Аливаа одоо үйлдвэрлэл, үйлчилгээ, улс орны бүх хөгжил бол хууль зүйн орчноос одоо маш их шалтгаална. Энэ хууль зүйн орчин гэхэр боловсронгуй хэр одоо дэмжлэгтэй сайн байх тусам бол тэр тухайн үйл ажиллагаа бизнес бол их сайн учиртай. Энэ дэлхийн одоо хөгжингөө орнуудын туршлага энийг баталж байгаа. Монгол улсын хууль тесэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай 2004 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот. 1-р бүлэг нийтлэг үндслэл. 4-р зүйл хуулийн үйлчлэх хүрээ. Энэ хууль нь цэргийнхнээс бусад зориулалттай тесэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих хүрээнд үйлчлэнэ. 2-р бүлэг тесэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах. 5-р зүйл тесэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл хадгалалтын аюулгүй бүс. Тесэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалах байр агуулах нь тооцоогоор тогтоогдсон аюулгүй бүстэй байна. Аюулгүй бүс түүний дэглэмийг геолог уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага хамтран тогтооно. 2005 оноос бол тесрэх бодисын эргэлтэнд хяналт тавих хууль гэж гарсан. За энэ хууль бол нэлээд чамбаа сайн хууль болсон. За өнөөдрийн байдлаар бидний үйл ажиллагааг тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар тэгээд үйлдвэр эрдэс баялагын яам, дотоодын цэрэг гээд маш олон давхар хяналт шалгалттай байгаа. Нэг талаасаа бидэнд бол маш их хүндрэлтэй байна. Гэхдээ улс орны одоо аюулгүй байдлыг бодоод бид бол төвчж аливаа энэ олон давхар одоо шалгалт, хяналт одоо дарамтыг давж гарахын төлөө ажиллаж байгаа. Гэтэл сүүлийн үед тухайлбал одоо энэ онд бол улсын их хурлын зарим нэр хүү гишүүд тухайлбал мөнх хочрын гишүүн, нарын гишүүд одоо бүр батлан хамгаалах яамд өгнө гэж байгаа. Батлан хамгаалах яам. Дэлхийн аль ч оронд иргэний үйлдвэрлэлийн энэ процессыг батлан хамгаалах яамтай холдог юм туршлага байхгүй. Энийг бол ирээсээ зөвшөөрдөггүй. Энийг ингээд үрээд хот улаан ялгарч энэ төсөл гэсэн ойлголт байх уу? Энэ юм байна. Одоо би түрүүнээс анх дэх төсрэг үз, хоёр дахь төсрэг үз, тэгээ үйлдвэрийн төсрэг үз гэдэг ингээд төсрэг үз маань ангилалтай. Энэ их хэмжээгээр байж байгаа энэ төсрэг үзүүд мэдрэмтгий чанар нь их байх юм бол маш өндөр аюултай. Тийм учраас энэ одоо энэ төсрэг үзүүд бол мэдрэмтгий чанар бол бага цохилтонд мэдрэхгүй. Эдгээр бол цохилт үрэлт аль алинд нь мэдэрдэг. Тийм учраас бид нар бага хэмжээгээр аюултай энэ төсрэг үз. Энгийн төсрэг үз энэ маань бол харин мэдрэмтгий чанар бага учраас бид нар ийм өдөөж тэгж төсөлж ирж байгаа юм. Тэгээд ер нь яг төсрөх үйл ажиллагаа гихч маань одоо яг юу болж таах нь вэ? Одоо юу гэдэг төсрөх процесс яаж явагддаг байх нь вэ? Төсрөх процесс одоо яг мэдрэмтгий чанараас ахуулаад би хэлж шүдэнжний зураг хэмжээний гал энэ дээр очиад энэ төсрөний дараа дахиад энэ төсрөн энэний дараа энэ энгийн төсрөг болж маань төсрөгд ингээд нэг юм сантиметр куб эзлэхүү маань 1000 дахин өсөд 1 литрийн хэмжээний тийм дулаан энерги ялгарч ирнэ. Үндсэндээ төсрөлт гэдэг маань энэ төсрөг бодисын механик холц маш тийм хурдтай шаталт явуулсан тэндээс их хэмжээний дулаан хий ялгараад тэр нь одоо орчныгоо маш хурдтай ингэж орчныгоо тэлж боталж ингэж үйлчлэгээ үзүүлдэг. Ийм зүйлийг төсрөг бодис гэдэг байгаа юм. Тэгэхээр одоо энэ төсөлж байгаа зүйл тэр уулын чулуудыг төсөлж байгаа гэдэг чинь маш их хүчтэй тийм даралт ялгах нь биш үү? Тийм маш их хэмжээний дулаан хий ялгарч байна. Тэр л энэ одоо энэ газрын бүндийн ягтарсан байгаа энэний чинь мотор жүрж байна. Мотор завсар зайгаар нь орж тэрийг тэлж бодолж ингэж өгч байгаа. Танах ер нь танах компани түүгээс харахад хамгийн их нь хэдийн хэмжээний бэлтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн бэ? Нэг удаа байна уу? Тэг нэг удаа байна. За Багамбарын компани дээр нэг удаа 60 гаруй тонн нэмтрэг бол төсөлж ирсэн. Тэгээ энэ ихээр төслөх энэ хэмжээ энэ төр бол уулынхаа технологитой хөвөлтэй.
Дэслэгээний ажлыг бол одоо өдөртөж хайсан бол хайсан ямар хэмжээтэй ямар аюулгүй зайд чулуу шидэгдэхгүй агарын захирдах долгион ямар байх уу газрын жижигхэн ямар хэмжээтэй байх вэ гэдгийг бүгдийг тооцоолж ингэж хийдэг. Тэгж хийж болдог, өдөртөж болдог юм байна. Энэ бас их нарийн төвөгтэй ажил биш үү дээ. Тооцоо нэлээд шаардлагдан. Тийм ээ тий. Энэ тооцоонуудыг бид нар маш хариуцлагатай хийх ёстой. Игсэн зур осол аваар гарч болцсгүй байдаг учраас аюулгүй ажиллагааны маш өндөр шаардлагыг тавьж энийг дагаж мөрдөх ийм одоо үүрэгтэй байдаг. За одоо ингээд дээд сүлжээгээ холбож эхэлж байна. Игнээ болгоноор нь дистрал бол дислэхийн тулд игнээ хооронд хором удаашруулагч одоо энэ 60 миллисекундын удаашруулалттай юм ирлээ байгаа. За. Энэ мань юу гэхээр зэрэг энэ дишаагаас тусар дамжуулах шижмээс ирсэн детонац энд хурж ирээд эндээ ийм капсултай энд 60 миллисекундын удаашруулагч элементтэй ийм тэслүүр байна. За энд хурж ирээд тесрэн. Энэ 60 миллисекундын дараа энэ маань дараагийнхаа игнэний цооногт шилжүүлж өгнө. 4500 5500 миллисекунд. Нэгсэндээ 5 км-д секундэд 5 км газар энэ юу маань ийм хурдтай тесрэлж явагдана гэсэн. Ингэж явагдана. Одоо тэгээд тесрэлж явагдахаар энэ өөрөө бүр хайлаад алга болох уу яах вэ? Тэгин тесрээд алга болно. Алга болно. Юу юм үлдэхгүй. Харин бидний түрүүний ярьдаг энэ нанер систем бол энэ бол дундуура юм одоо хөндөй байна тий. Тэгээд тэр хөндийнхэн дотор талаар нь болохоор зэрэг тесрэг бодисын түрхцтэй. За энэ юу гэхээр зэрэг 1 метрд 0.20 мг нэгсэндээ түрүүн 6 г байсан бол 300 дахин бага ийм тесрэг бодис тэр нанер системийн дунд тесрэг бодис байдаг. Тиймээс нанер систем маань нэгдүгээр тесрэг бодис бага орно. Бага орно гэдэг чинь хилгээн дотор байгаа энэ юунд бол аюул бага л байна гэсэн. Гадна талаас янз бүрийн цохил дөргөлд аваад тесэрдэггүй. Дотор тесэрсэн гадагшаа гарч юу яадаг нөлөөлдөггүй. Зөвхөн дотор талаараа тэр хөндийгөөрөө цорих маягаар явдаг. Ийм сүүлийн нанер системийн одоо ашигтай давуу тал гэх юм бол юм аюулгүй ажлын талаас найдвартай юм тийм ээ. За энэ харуулууд бол яг хүн машин техник тоног төхөөрөмж орж болцсогүй. Тийм зам харгуй тийм объектууд дээр өмсөд байрлана. Одоо бидний харж байгаа энэ хойд зүгт тэр 486 экскаватор амун энэ 1946 экскаваторын чиглэл амун энэ гардаг энэ амны чиглэл дээр энэ төв зам дээр гэсэн ийм чиглэлүүд гарч байгаа. Одоо бол энэ бол яг аюулгүй бүс нь хэдээр тогтогдоод байгаа лээ. Чулуулгын шидэгдэх зайг түрүүн 380 м гэж байна. За тэр зай баримтлана. Ер нь бол яг ерөнхий зарчим бол 400 м-д аж дотгоч хүн бол оруулж болохгүй. 150 м-д бол тоног төхөөрөмж оруулж болохгүй гэсэн. Тэгээд заатуулъя. За экономд ажлын байр бэлдсэн байгаа үстэй. Бэлдсэн. За 5 секундын дараа дэслэгээ эхэллээ шүү. За дэслэгээ өглөө гэдээ ойлголаа. Игд эзэн уурхайн гүн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг уурхайн дэслэгээ гэж юу вэ? Энэ талаар үзэгч танд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хүргэлээ. Энэ бол Момак компани одоо Багнуурын нүрсний уурхайд хийж байгаа 30 тонны дэслэгээ байна. Тэгэхээр уулын цулыг хөдөлгөнө гэдэг бол мэдээж хичнээн одоо сүүлийн үеийн хүчтэй тоног төхөөрөмж байлаа гэхэд түүнийг дийлж одоо буталдаг тэр техник нь өнөөдрийг болтол дэлхийн нийтэд байхгүй байгаа. Тэгвэл тэр уулын цулыг бутлаж хөрсийг сэрэг болгохын тулд яалтчгүй дэслэгээ байдаг. Аль ч уурхай дээр аль ч газар дэслэгээ бол нэн тэргуунд байх ёстой байдаг ийм зүйл. Харин дэслэгээ өөрөө маш аюулгүй байдалд аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж өж инхүү ажил бүтээл болдог байх нэ. Ингээд уурхайн гүн нэвтрүүлэгтээ энэ цаг мөчид хамтдаа байснаа баярлалаа. Дараагийн дугаараар бид ирэхэд уулзнаа.